Бүдээлж хүүхэд залуусын бүтэн жил хүлээсэн уралдаанд нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны нийслэл Улаанбаатар хотод зорин ирсэн 20 аймгийн залуу зохион бүтээгчид уралдаанд оролцохоор бэлдсэн шин санаа, ашигтай загварын шийдлээ танилцуулахаар Монголын үндэсний олон нийтийн телевиз дээр цуглаад байгаа нь. Аав ээж, багш, найз нөхөд хөгжөөн дэмжигчдийнхээ зөвлөгөө зааврыг сонсон бүтээл санаагаа тайлбарлахын өмнөх сэтгэл догдлуулсан мөч. Энэ жил залуу зохион бүтээгч уралдаанд Баян үлхийгөөс бусад 20 аймгаас ирсэн. Мөн Улаанбаатар хотоос гээд нийт 200 багийн 600 хүүхэд залуус 450 шин санаагаар өрсөлдөх юм. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ашигтай загвар, шин шийдлийн анхны санаа, зураг төсөл болон цаасан дээр бууж, зарим нь бодит бүтээл болгосноо уралдаанд авчирсан байна. Хийж бүтээх хүсэлтийн мүүлэлтэй 600 гаруй хүүхэд залуусын ард гэр бүлийнхэн, сургууль багш, ангийн хамт олон, пүүс компани, албан байгууллага нь аймаг орон нутгийн дэмжин хүлээж байгаа. Эдний чухам хинэн энэ жилийн уралдааны шилдэг бүтээлийн эзэн болохоор залуу зохион бүтээгчдээ амжилт хүсэн урам өгцгөөе. За үзэгчдээ бүгдийг нэгэн багтаа танилцуулаад бэлэн болсон байна. Энэ бол Булган аймгаас манай нэвтрүүлэгт оролцож байгаа Одмоо ахлагчтай баг байна. Тэгэхээр манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. За намайг Одмоо гэдэг. За. Тэгээ Булган аймаг Хотгон дөрсөн Мардын Хатанбаатар Магсаж авийн нэрмжит бүрнээ сургууль сурдаг. Тэгээ 8 дугаар анги сурдаг. Тэгэхээр Одмоо багийн ахлагч юм байна. Тэгээд багийнхаа гишүүдийг манай үзэгчдэд танилцуулаач. Ямар хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хэдэн санаатай ирж байгаа вэ? Манай баг 2 санаатай ирж байгаа. Тэгээд манай баг 3 гишүүнтэй. Тэгээд манай аав, тэгээд манай хөдөлмөрийн багш ашгүй багш. Тэгэхээр аав нь хэн бэ? Хүүгэрдэн. Охиныхон санааг дэмжиж нэвтрүүлэгт анх удаага оролцож байна. Өмнөх жилүүдийн залуу зохион бүтээгчийг ер нь харж ирсэн баг. Тэгээд яг ямар зорилго хүртэл ирсэн бэ? За өмнөх тэмцээнүүдийг нь охинтойгоо тэр сонирхон үздэг. Тэгээд тэрнээс санаа аваад охиныхоо санаачсан дэмжиж хийж өгсөн. Тэгэхээр багш манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач. Тэгээд Одмоо ер нь хичээлдээ хэрвээ ялангуяа та одоо хөдөлмөрийн багш юм ба шүү дээ, тийм? Манай Одмоо 8 дугаар анги сурдаг, сурлах сайтай. Тэгээ манай хүүхдийн санаа гаргаад тэгээд санаагийн дэмжиж аав эднэр ажиллаад ингээ бүтээлээ хамгаалахаар энд ирээд байгаа юм. Булганчууд бүгдээрээ чамайг зургатаар харж байгаа. Амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд дотор ороод яг мэдээж юу лээ? Ямар гэрлийг хүсэж байна? Ногоо. Шүүгчдээ сайж гинэ үү? Үгүй. Агаагүй нөө. За амжилт хүсье та гурав. За баярлалаа.
Тэгэхээр орхон төлөгчийн танай булганаас хүрэлцэн ирж байгаа эхний баг маань одоо яг оролцож байна тийм. Тэгэхээр одмоогийн хувьд та хэр оролцож байна гэж бодож байна? Одмоо маань жаахан сандраад байна л да. Уг нь бол нилээдгүй сайн бэлдсэн. Тэгээ одоо аавтайгаа ингээ багштайгаа цуг явж байгаа. Өн бүтээлээ бүр ингээ туршаад хийгээд үтцсэн байгаа. Одоо ард булганы хитэн баг байгаа вэ? Манайх 6 багтай 10 хүүхэд 10 санаа бүтээлтэй ирсэн байна. Эхнийх маань одоо одмоо ингээ захиур хангалтчлаа дараагийнхаа та одоо энэ сандарч болохгүй. За тийм хүүхдэдээ захиат одоо дахиад сайн бити сандраараа бүтээлээ сайн тайлбарлаарай гэж хэлээ гэж одоо зогсож байна да. Тэгээ бол одмоогийн санаан дээр та шүүгчдээс ямар одоо үнэлгээ ирэх байх гэж бодож байна? Би одоо дэмжээсээ бүтээл маань хамгийн ихний санаа юм чинь бас барай сайн бол гараа сайн бол барай сайн гэдэг шүү дээ. Тэгээ дэмжээсээ л гэж бодож байна. За баярлалаа тань. Тэгэхээр хамтдаа шүүгчийн одоо ямар үнэлгээ өгөхийг хараад байцгааж. За баярлалаа.
Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Өнгөрсөн жилийн ойрох дарамтын олон улсын шинэ бүтээлийн үзэсгэлэнд Тэмээ ундаг робот тэргүүн шагналыг Катарын шинжлэх ухааны клубын ноён Рашид Али Ибрахим авсан байдаг. Тэмээний уралдаан бол Персийн булангийн улсуудын дунд түгээмэл хамгийн үнэтэй спортын төрлийн нэг. Гэвч аз туршсан аюултай Тэмээний уралдаанд хүүхдүүдийг оролцуулдаг нь хүний эрхийн асуудлыг зөрчиж байна гэж үзээд Кувейт, Оман, Катар, Арабын Эмират улсуудад Тэмээний уралдаанд хүүхэд оролцуулахыг хориглосон боловч бодит байдал дээр амжилт олоогүй л байгаа. Анхны Тэмээ унагч робот хэтэрхий том байсан учраас Шведийн робот хийдэг тэргүүлэх компанид хандаж туслахыг хүсснээр өдгөөгийн роботын хөө биелэлээ олсон байна. Үүний үр дүнд хүүхэд шиг харагдаг Тэмээ унаач 26 робот бэлэн болсон байна. Роботыг зөөврийн компьютер болон жолоодлагын бариулаас алсаас удирддаг юм. Хэдийгээр манай Монголд ч мөн унаач хүүхдүүдийн аюулгүй байдал хурцаар тавигддаг боловч шүүгчид уралдааны хугацаанд энэ бүтээлийг хийх боломжгүй. Олон жилийн судалгааны үр дүнд хийх томоохон ажилд бол Одмаг эхний санаагаа хөгжүүлж уралдааны 2 дугаар шатанд ирэхийг хүслээ. За баяргаа өргөөрэй. Тэ яг би жоохон муу ярьлаа. Яагаад муу ярьсан гэж бодсон? Сандраад анхад орж байгаа. Тэр хөрзөн хохлогч бол хөрзөн хохолцсон болцсон. Бид нарт тааж бичлэг байсангүй. Тэг болцсон юм байгаа. Хоёр дахь санаан дээр та нэлээл ядарч одоо тэр ялангуяа болдоо тэр шүүгч гэж морийг бол хөрөөдөж ингэж бол залахгүй гэт ингэж биеэр заавал хөдлөх ёстой гэж нэлээд би сонслоо та. Би бол яг өөрөө мор ундаг уйдаг хүн л дээ бид нь л дээ тий. Тэр санаан дээр охин маань тийм санаачлахаар бол морины хүүхдийн бэрхшээлээс л уяжтай ажлыг хөнгөвчлөх гээд байгаа шүү дээ чи болон тий. Хэдийгээр хоёр улаан гэрэл ассан ч гэсэн та бүгд энэ санаагаа битээ орхиороо дараагийн одоо эхний тэнцсэн санаагаа өшөө баяжуулаад хоёр дахь шатанда хөрөлдсөн ирээрээ. Тэгээд дараа жилийн бас залуу зохион бүтээгчээр хоёр дахь санаагаа хэрэгжүүлээрэй одмаа. За.
Үзэгчтэй хандаж болгончуудтай хандаж юу гэж хэлмээр байна. Тэгээд энэ санааг маань дэмжиж тэгээд зургийг маань янжилж өгсөн багш нартай баярлалаа. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Үзэгч та бүхэндээ хувийн дугаар 13 Авир мэдийн багийг танилцуулж байна. Тэгэхээр Авир мэд танаас ирсэн бай. Болгон аймгийн Болгон сумын Эрдэмөргөө цогцлбор сургуулийн 10 ангийн ангиас ирсэн. Сандраад байгаа юм уу? Харин Хинтэйгээ Улаанбаатарт ирсэн. би эмээ агаа хоёртойгоо ирсэн. Эмээ нь хөгжөөнд дэмжихээр. Тий. Тэгэхээр ах нь манай үзэгчд өөрийгөө танилцуулаад. Батулзай гэдэг юм байна. Таа сандраад байгаа юм. Би ч яхад сандрах гал. Яг бүтээлээ бол Авир мэд өөрөө бол танилцуулах юм байна шүү дээ, тий. За тэгээд амжилт хүсье. Ороод 3 ногоон гэрлийг асаагаад гараад ирээрэй. Баярлалаа. Танай хүн одоо яг одоо бүтээлээ танилцуулж байна. Булганаас таваас цуг хүрэлцэн ирсэн байна хөгжөөнд дэмжихээр ямар санагдаж байна? Одоо энэ хүүхдээ манай ач хүүхдтэйгээ би их бүтээл санаачлал гаргасанд нь баярал дагуулж энд ирсэн одоо их ажлын хөгжил өөрөө их ажиллаж хөдөлмөрч хүүхдтэйгээ тэгээд хичээл сурлагын хаажуугаар хагас бүтнээр очиж малахаа ямалж одоо өтөг бууцын янзлдаг. Тийм учраас хөдөлмөрийн талбараа зэтгэгдсэн санаа болохоор би энийг их дэмжиж бидний ажлыг их цаг завыг их хөнгөвчилж байгаа. Тэгээд бидний ганцхан биднээр зогсохгүй аав ээж эмээ өвгөр зогсохгүй Монголын бүх малчтын ажлыг хөнгөвчилж байгаа гэж бодоод би энийг их гордож амжилтанд хүргэнийг чих гордож байгаа. Цэндугай ач хүүгийнхээ төлөө залбирэн зогсно. Хүүгээ сайн хүн болж эрдэм чадaltaй том инженер болно гэдэгт итгэдэг эмээгийн сэтгэлийн их хүч Авир мэд хүүг дараагийн шатанд тэнцвүүлэх болов. Эсвэл шин санаагаа тууштай хамгаалж шүүгчдийн өмнө зарилгоо танилцуулж байгаа хүүгийнх нь эрдэм мэдлэг ирээдүйн зарилга нь ногоон гэрлийн эзэн болох юм болов хамтдаа харцгаая.
За баяр хүргэе. Баяр хүргэе. За хоёр санаагаа хоёуланг нь ороод танилцуулчлаа шүү дээ. Тэгээд эхнийхэн санааг бол 100% дэмжүүлсэн. За хоёр дахь санаан дээр харин жоохон эргэлзээтэй байна. Тэгээд сэтгэл ямар байна? Сэтгэл өндөр байна. Шүүгчдэд ер нь нэлээд л ялаа шүү дээ. Тайлбарлаж нэлээд л ярьлаа. Ялангуяа хоёр дахь санаан дээр. Харин тий хоёр дахь санаа жоохон ажлыг жоохон хөндрүүлчих гээд ах шиг ингээд тэнцэн. Ер нь өөрсдөө шүүгчнэр нь хөдөө тэгээд байж үдсэн хүмүүс юм болов. Мэдхгүй тэр үдсэн байх тоо. За тэгээд Болдоотор шүүгч чамд бас санаа өгсөн тийм ээ. Хоёр бүтээлээ ер нь нийлүүлчихвэл яасан бэ гэсэн. Тэгээд хоёр дахь шатн дээр ямар ч амжилттай оролцоорой. За баярлалаа. Хийх ажил бол их байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр таны сэтгэл ямар байна? Өндөр байна. Өндөрлөө. Телевизээр үзэж байгаа хөгжим дэмжигч болгоомчууд бол гэр бүлийнхэн дандаж юу гэж хэлэх вэ? Яг баярлалаа. Амжилт өгсөй. Эргээд уулзцай хоёр дахь шатн дээр авир мэдээ тэгээд бүтээлүүдээ өшөө сайн боловсруулад шүүгчдийн хэлсэн одоо алдаа дутагдлууд тийм ээ хэлсэн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд ирээрэй. За баярлалаа. Амжилт хүсье. За. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч үн цэнийг тогтоогч Monnis Group. Залуу зохион бүтээгч улсын уралдаанд оролцож байгаа хүүхдүүд маань ихэвчлэн хөдөлмөрийн болоод технологийн багшигаа
багта нэг баг болон оролцдог байгаа. Тэгэхээр миний хажуу зогсож байгаа сумын оцор бол хувийн дугаар тэгтэг 7. За харин түүний багш нь мэдээж хөдөлмөрийн багш нь байгаа. Тэгээд манай үзэгчид өөрийгөө танилцуулаач. За миний нэрийг Бацаа гэдэг. За би Булган аймгийн Аршин цамын бүрэн дүүн сургуулийн технологийн багш. Одоо хүүхдээ авчирж энд одоо оролцуулж байгаамаа. Тэгээд тэрэндээс энэ хүртлээс өөрийнх нь зорилго чиглэлийг одоо дагаад бас зориг байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр зоригоо бас өөр дээр бас олгоорлоо хурж энэ тэнцэнд ороод үзчихье гэсэн бодолтой ирж байгаа. Тэгээ манай хүүхэд маань сувын 10 дугаар анги хүүхэд байгаа. Яагаад заавал өөрийнх нь багийн гишүүнээр багшигаа сонгосон байна? Харин тус төхөн болдог ойр байдаг. Тэгээд бас хамт хийж бүтээлцдэг. Тийм. Тэгээд нэг л санаатай ирсэн байгаа. Сандраг үстэй. Гайг байна. Гайг байна тий. Тэгэхээр энд Улаанбаатар хотод багштайгаа л ирсэн үү? Гэр бүлийнхэнтэй хүмүүс ирсэн үү? Нэрийгөө багштай л ирсэн. Гэрийнхэнтэй нь одоо зургатаар хараа сууж байгаа шүү дээ. Юу гэж хэлмээр байна? Аав ээжтэй хайртай шүү. Яг одоо би орлоо. Тий. Ногоон карт аваа гараад ирнэ. Тэгэхээр өөрөө чинь мөрөөдөл яг юу вэ? Одоо бол 11 дугаар анги юм байна шүү дээ. Сургуулиуд өсөөд их сургуулийн оюутан болно. Тэгэхээр ер нь ямар мөрөөдөлтэй, ямар мэрэгчлээ хүн болно гэж бодож байна? Механикийн инженер болно гэж ер нь мөрөдөж байгаа.
Булган аймгаас улсын уралдаанд оролцож байгаа 3 дахь багийн бүтээл шүүгчдийн зүгээс баггүй шүүмжлэлт дагуулсан юм. Гамбат шүүгч ашигласан шатаах таслах материал бэлчээр харин ч сүйтгэн гэж үзсэн бол цог жавхлан шүүгч дэлхийн бусад оронд шавж мэрэгч амьтдыг устгадаг дэвшилтэд аргыг интернетээс харж бүтээлээ сайжруулахыг зөвлөлөө. Шүүгчдийн улаан гэрэл жинхэнэ зохион бүтээгчдийг улам бүрийн эрэлтгийг өмнөх 3 жилийн туршлагаас харж байсан тул сумын үзрийг дараа жил байгаль дээлтэй шин санаатайгаа уралдаанд иргэн ирнэ гэдэгт итгэлтэй үлээж байна. Энэ бол ажил маас гэдэг юм дээр л болж байгаа. Ажил маас яагаад хортой өдөр тэр хорыг хаан шинжлэхгүй шүү дээ. Хэн шинжлэх байгаа. Тэрэн дээр яг дараа тэгээд шинжлээд яваад болох ах уу. Тэгээ дараа жилийн залуу зохион бүтээгчид бас санаагаа өшөө баяжуулаад төрөл дээрээ сумын озраа. За. Тэгээ би өнгөн чамайг сумын озр гэдэг Монгол улсын бас аврагтай те монголчууд мөхөөд эдэлдэг чамайг бас тэнцэх болоо гэж бодсон. Тэгээ багштай л хамаг юм найдчил зогсоодох юм те. Багш тэн дээр үгүй яах. Тэгээд хамт орж байгаа ч битээр тэгээд болно доо. Зүгээр. Тэгээ манай нэвтрүүлгийн зүгээс Монгол улсын шилдэг зохион бүтээгч Монгол Базалт компани захирал Ариун Болдын орчуулсан дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэсэн энэ номыг та хоёрт дурсгаж байна. Тэгээд энэ номноос бас та бүхэндээ авах санаанууд их байгаа. Энэ номноос дэлхийг өөрчилсөн энэ 100 санаанаас илүү өөр 100 санаа та хоёрт орж ирэх болтугай. Амжилт хүсье, баяр хүргэе. Тэгээд ямар ч байсан залуу зохион бүтээгчийг зориод хүрэлцэн ирсэн тэр зоригийг тань үнэлээд дараа жилийн залуу зохион бүтээгчээр уулзцгаая. За баяртай. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааныг сонгогдож байгаа эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Яг одоо би та бүгдийг энэхүү нэвтрүүлгийн продюсер Нямтаа уулзуулаад байна. Тэгэхээр танд юуны өмнө бас баяр хүргэе. Баярлалаа. Шалгаруулт маань эхлээд, нэвтрүүлэг маань эхлээд явагдаж байна. Тэгээд сэтгэлдээ хуваалцсан. Энэ бол их сайхан болж байна л да энэ жил. Тийм. Энэ жил болохоор манай нэвтрүүлгийн бүтцэн их сайхан болж дэд бүтцтэй болсон. Тэр нь болохоор 21 аймагта хүүхдүүдэд шалгаруулад тэгээд тэмцээндээ ингэж хурж ирж байгаа нь бидний ажил маш их хөгжлөгдсөн. Энэ томилтоор явдаг ажлууд нь багассан. Тэгээд ашигтай тал нь гэвэл бүх аймагуд оролцож байгаа да. Тэгээд энэ жилийн ажлууд нь хэр бүтэмжтэй байна? Энэ жил маш их сайхан бүтэмжтэй явж байгаа. Жишээ нь хэд л одоо манай нэвтрүүлгийг одоо ингээд өрнөө 4 дахь жилдээ өрнөж байна. Тэгээд 4 дахь жилдээ өрнөхөд бид нэр маш олон залуу зохион бүтээгчнүүд төрүүлсэн Монголынхаа дараа ирээдүг авч явах тийм залуу уран бүтээлчид, залуу зохион бүтээн инженерүүдийг бүтээсэн. Тэр үр бүтээлийн шимийн дагуу манай өнөөдөр Schneider Electric гэдэг Францын агуу том компани 100 жилийн түүхтэй компани манай ерөнхий эвийн тэгсээ ажиллаж байна. Яг бол бидний үйл явж байгаа үйл ажиллагаа бидний төрүүлж байгаа юм тэдний явуулж байгаа үйл ажиллагаагаар нь ер нь бол их төстэй. Тэгээд хүүхдүүдийнхээ бүтээлч санааг за эдний одоо хэрэгжүүлж одоо санаагийн тийм ээ манай үндэсний үйлдвэрлэгч компаниудаас манаас мэдээж дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр компаниудаас онцолж байна. Тийм. Одоо жишээ нь хэд л одоо манайтай хамтарч ажиллаж байгаа зөв гэж арсны ундаа байна ч бид нарт хамтарч байгаа. Тэр бол яг л үндэсний Монгол улсын бүтээгдэхүүнээр Монгол улстай бүтээгдэхүүнийгээд ард түмэнд өргөж байгаа тийм сайхан компани байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим байна. Тэгээд оюуны өмчийн газар байна. Базалт вуд байна гэдэг сайхан компаниуд байна л та. Тэгээ бас яг ард түмэнд үндэсний үйлдвэрлэгч компаниудаа зөвлөхөд бидэнтэй хамтарч ажиллаад бидний Монголынхаа ирээдүйг маргаашаа ирээдүг бий болох залуучдыг төрүүлэхэд хамтран ажиллаачаа гэж уриалж байгаа юм. Тэгэд мэдээж бас хөтлөгчийн хувцсыг бас үндэсний үйлдвэрлэгч Урбан Женсен хүмүүнээс хамтран ажиллаад би бас Урбан Женсен өмсөн байгаа тийм ээ. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. Тэгээд олон одоо залуу зохион бүтээгчдийг олон Монголынхаа ирээдүйн болсон инженерүүдийг бэлтгэхэд бас өөрийнхөө хувь нэмрийг оруулж байгаад юуны өмнө талархъя. Баярлалаа. Гарлаа их дэлхий сэрлээ надад шинэ өглөөг авчирлаа хүн инээсэн хотоор хөгжилтэй би ялгаж явнаа
агуул